10 жилдээ Need for Speed Underground 2 гэдэг тоглоомд донтжиж билээ. Тэгээд гэртээ хараад кома асаачаад дараа нь хувцас тайлаад усаа бослогчаад ирэхэд команыг тоглоход бэлэн болцсон байдаг гэсэн. За энэ асах хурд нь өөрөө мэдээж багтаамжаас хамааралтай. Багтаамжууд нь болохоор тэр үедээ болохоор зөвхөн HDD буюу hard disk байсан. Одоо болохоор өөрөө багтаамж нь мөн SSD-гийн хоёр төрөл гарч ирсэн байна. Тэгэхээр SSD-ний хоорондох хурдыг бид нэр орчин үед ямар шиг байна вэ гэдгийг харьцуулж авъя. Сая хэлсэнчлэн багтаамж нь ерхий хэрэглээнд 3 төрөл байдаг. Тэр нь болохоор HDD, SSD SATA, мөн NVMe SSD гэж байна. HDD буюу hard disk drive нь өөрөө соронзон иргэдэг идангтай, багтаамжийн хувьд том, арай удаан, харин SSD нь болохоор түүнээс хамаагүй хурдан, гэхдээ өөрөө иргэдэг иданг байхгүй чип ашиглаж ажилладаг байгаа. SSD-ийн интерфейсээрээ хоёр төрөл хуваагдаж байгаа. За тэгэхээр SATA интерфейс байна, мөн NVMe интерфейс байна. SATA интерфейс нь өөрөө чипсетээр дамждаг буюу хурдны хувьд арай удаан, мэдээллийг арай багаар дамжуулдаг. Гэхдээ холболтын хувьд болохоор олныг нэгэн зэрэг залгахад асуудал гарахгүй. NVMe SSD нь болохоор шууд борд руугаа залгадаг. Гэхдээ шууд CPU руугаа холбогдох боломжтой, мөн чипсетээр дамжуулж холбогдох боломжтой. Бордны слотны тооноос хамаарат тэрэндээ баригдаад ашиглана гэсэн. Одоо SSD-нүүдэд тестлээд ямарыг нь сонгоход нь туслая. Тест хийсэн аргачлалаасаа танилцуулъя. За тэгэхээр бид ASRock-ийн X870E Pro RS гэсэн бордон дээр тестлсэн байгаа. За яагаад энийг сонгосон бэ гэхээр өөрөө PCIe 5.0 SSD дэмждэг учраас бид нар бүх SSD-гээ энэхүү борд дээр туршсан. Бид нар PCIe 5.0, 4.0, 3.0 дээр зарим SSD-нүүдийг тестлсэн. Тэгэхээр энэ хоорондынх нь генерашны ялгаа нь юу вэ гэдгийг бас давхар харах боломжтой. Яг аргачлалын хувьд гэх юм бол бид нэр хамгийн ихэнд cold boot буюу SSD дээр удаан мэдээлэл хадгалаагүй ямар нэгэн мэдээлэл кашлаагүй нөхцөлд хэр хурдан асч байна. Мөн асаад унтарсны дараа дахиж асахдаа хэр хурдан асч байна. Тоглоомны үед гэвэл бид нэр PUBG буюу resource ихтэй анх уншихтаа арай удаан уншдаг тоглоомнууд сонгосон. Тэгэхээр PUBG нь өөрөө cold boot-н дээр хэр хурдан асч байна. Мөн дараа нь хаасны дараа дахиж нээхэд бас хэр хурдан асч байгаа вэ гэдгийг харуулах боломжтой байна. SSD-ний хувьд гэвэл Western Digital-ийн SA850X 4 TB, Samsung-ийн U-Series Pro 4 TB, Crucial-ийн T700 1 TB, Crucial-ийн P3 Plus-ийн 1 TB буюу 4 TB, Samsung-ийн 870 Evoque тестэлж байна. Хамгийн өндөрөөр үнэлэгддэг PCIe 4.0-тай Samsung-ийн U-Series Pro болон WD Black SA850X өөрөө gamer SSD гэж өөрөөгөө танилцуулсан. Энэ хоёрын хоорондох асах хурд болон PUBG нэг хурдыг харьцуулж үзье. Хүн болгоны их автан өөр учраас бид SSD-ийнхаа хурдыг тестлэхдээ motherboard-ны BIOS-ны loading screen нь уншиж дуусгаар буюу баруун доод буланд BIOS-ийн мэдээлэл арилгахаар тоолж эхэлнэ. Анхны асалт нэр буюу cold boot-н дээр WD нь 12 секундэд асч байна. Харин Samsung 990 Pro нь болохоор 11 секундэд асч байна. Ерөнхийдөө 1 секундын зөрөө. Мөн cold boot биш warm boot нь гэх юм бол 5 секундээс 6 секундын хооронд айлгал нь байгаа нь ойролцоогдыг харуулж байна. Crucial T701 TB-ийг PCIe 5.0, 4.0, 3.0-оор тестэлж үзсэн. За яаж тестэлсэн бэ гэхээр motherboard-ийнхаа BIOS руу орж агаад PCIe-ний хязгаарлалтыг тавьж үзсэн. Тэгэхээр энэ PCIe-ийн хязгаарлалт нь өөрөө хурдны хязгаарлалтыг одоо харуулж байна гэсэн. Тэгэхээр PCIe 3.0 нь дээдл нь 3500-аар, 4.0 нь болохоор 7000-аар, PCIe 5.0 нь 7000-аас дээш гэсэн одоо ийм үзүүлэлтээр бид нэр тестсэн. За энэ тестний хувьд гэх юм бол өөрөө хамгийн анхны cold boot нь өөрөө 11 секунд хавцаа, мөн дараагийн hot boot болохоор 5 секундээс 6 секунд хагасын хооронд байна. Адил брендийн буюу Crucial-ийн P3 Plus 1 TB болон 4 TB бид нараас давхар тестлсэн. Энэ SSD-нүүдийн онцлог нь болохоор өөрсдөө DRAM байхгүй буюу өөр дээрээ RAM-ны чип байгаа. Энэ RAM-ны чип нь юунд нэмэлдэг вэ гэхээр ерөнхийдөө нэмэлт кэш болдог. Нэмэлт кэш нь бол маш их хэмжээний том файлтай ажиллах, файл боловсруулахад, бичих, уншихад бас нэмэлтгэ. Асах болохоор cold boot-ийн хувьд 14-өөс 15 секундын дотор, PCIe 3.0-ийн cold boot нь PCIe 4.0-ийн cold boot-ээс арай бага байгаа нь сонирхолтой байна. Hot boot буюу дараа асаахад 5-аас 8 секундын хооронд байна. Сүүлд нь Samsung-ийн 870 EVO 1 TB SSD-г тестэлсэн. Энэ SSD нь өөрөө SATA интерфейстэй буюу
NVMe-гээр шууд CPU-тай холбогдоогүй гэсэн үг. За энэ систем нь болохоор асахта 16 секунд, дараагийн бүүтэндээ 7.5 болон 7.4 секундээр ассан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бусдаас арай удаан. Гэхдээ өөр ялгаа гаргахгүй тийм бол удаа биш гэсэн үг. Дараагийн тест нь PUBG. PUBG-г яагаад сонгосон бэ гэхээр өөрөө маш хэмжээний файлтай анх ачааллахтаа уддаг ийм тоглоо байгаа. Эхний нээлт буюу cold boot дээр бүх SSD-нүүд маань 49-с 55 секундын хооронд PUBG-г бүтэн ачаалж чадж байна. Гэхдээ хамгийн дээр нь бол Western Digital-ын S850X 4 TB-тай геймер систем маань хамгийн дээр нь гарч ирлээ. Нэг онцлог нь гэх юм бол PCIe 3.0-тай нээлт нь өөрөө PCIe 4.0-тай нээлт буюу өөрийнх нь PCIe хурднаас үл хамааран хамаагүй хурдан асж байгааг харах боломжтой. Мөн түнчлэн Samsung-ийн USR Pro 4 TB-тай PCIe 4.0 тохиргоотой 49 секундэд, Crucial-ийн T701 TB PCIe 3.0 тохиргоотой 49 секундэд онгосон бас хачирхалтай байна. PUBG-г анх нээж тоглолцоод араас нь та хаагаад Chrome оролдох ч юм уу, YouTube орчоод дахиад тоглох үед болохоор дараагийн нээлтэн дээр барагцаагаар 45-аас 47 секундын дотор онгоно гэдэгт нь ерөнхийдөө баталгаатай хэлж болно. Энэ бүх системүүд маань бүгдээрээ барагцаагаар 45, 46, 47 секундэд бүгд дараагийн удаагаар ачаалсан. Энэ тестнүүдээс юу ойлгож болох вэ гэхээр PCIe 3.0, 4.0, 5.0-ийн хооронд анх тоглоом оруулах эсвэл асаахад том ялгаа гаргахгүй. Харин та өөрөө SATA SSD юм уу? PCIe 3 SSD-тэй бол таны зорилго зөвхөн тоглоом тоглох байвал заавал сайжруулах албатай биш. Шинэ SSD авах жаавал PCIe 4.0-той хямдхан Crucial-ийн P3 Plus юм уу түүнтэй ойролцоо хурдтай барагцаагаар 5000 хурдтай SSD-нууд одоогийн үед маш хямдхан болсон. PCIe 4 тулгсан 990 Pro юм уу S850X болвол энэс илүү хурдан байгаад бол бараг ашиггүй. Гэхдээ маш хэмжээний файл боловсруулдаг хүмүүс болон контент креаторууд PCIe 4.0, 5.0-тай арай өндөр үзүүлэлттэй SSD-нууд ашигладаг. Энэ өндөр үзүүлэлтэнд нь юу орж байгаа гэхээр DRAM cache, өндөр хурдны бичлэлт болон уншилт, мөн өөрийнх нь DRAM-ных нь төрөл нь болно контроллерууд нь арай хүчтэй байдаг. Сүүлийн үеийн багт хамж нь ерөнхийдөө бол TLC, QLC гэсэн хоёр төрөлтэй байгаа. TLC нь ерөнхийдөө арай жоохон өндөр үзүүлэлттэй SSD-н дээр тавьдаг. QLC нь болохоор арай сул үзүүлэлттэй SSD-н дээр тавьдаг. SSD-г өөрөө дүүргэж болдоггүй. 85%, 90% түүнээс дээш байх юм бол багаар хээлтэн унгаараа их сул талтай. Тэгэхээр энгийн хэрэглээнд 500 GB хангалттай. Тоглоом тоглодог бол өөрөө 1 TB юм түүнээс дээш байвал зүгээр. За жишээлбэл би өөрөө 7-8 тоглоом суулгачаад нэгийг тоглож дуусгахаараа дараагийн тоглоом руу орох гэхээр миний багтаамж өөрөө 800 900 GB авсан байдаг. Тэгэхээр би нэг тоглоомоо устгаж иж заавал дараагийнхаа тоглоом руугаа ордог учраас тэрийг харалзан үзэж та арай том багтаамжтай SSD авбал зүйтэй. Энтэй зөв хэтэг хийх шиг байлаа.